та Airbnb юм уу зочид буудал буучаад ариун цэврийн өрөөг нь эсвэл аяг тавг халбах сэрийг нь яг байгаа чигт нь угаахгүйгээр хэрэгэлдэг үү? Би бол тэдрийг заавал өөрийнхөө гараар угаачаад дээрээс нь ариутгачаад хэрэгэлдэг. Яагаад гэвэл би тэдрийг яаж цэвэрлэхийг мэддэг учраас өөрөө ариутгачаад өөрөө угаасныхаа дараа хэрэгэлдэг. Би Австралид ирчээд Airbnb цэвэрлэгээний ажил 3 сар орчим хийж үзсэн. Дээрээс нь манай зарим найзууд Австралид зочид буудал цэвэрлэдэг тийм ажил хийдэг. Тэгэхээр миний өөрийн туршлага болон манай найзуудын туршлага дээр үндэслээд хэрхэн зочид буудал болон Airbnb цэвэрлэгддэг юм бэ гэдгийг би маш сайн мэддэг учраас мэддэг болсноосоо хойш бол зочид буудал буух тоолондоо ямарваа нэгэн зүйлийг хэрэглэхээс өмнө заавал ариутгачаад хэрэгэлдэг болсон. За яагаад би яг энэ сэдвийн талаар бичлэг хийх ёстой юм бэ гэж бодсон бэ гэхээр саяхан надад нэг юм тохиолдлоо. Юу вэ гэхээр би нэг сарын өмнө Таиланд явчаад ирсэн. За тэнд болохоор 14 хоногтоо би Airbnb-д хэд хоногт нь байсан байхгүй юу. За тэгээд Airbnb түрээсэлсэн газраа очисон чинь орно ийм хар бараан өнгийн ирээн давуутай байсан байхгүй. Тэгээд ирээн давуу нь ердөөсөө тийм эндүүний нуглаас байхгүй. Тэгээд би жоохон гайхаад аав ээж хоёртой хэлсэн. Энэ давуу нь ердөөсөө эндүүний нуглаас байхгүй юм биш дээ. Намайг Airbnb цэвэрлж байхад манай цэвэрлэгээний компани захирал нь надтай хамт нэг айл цэвэрлж байхдаа чи ингээд зочид буудал буух юм бол заавал энэ ор хүнжлийн давуу нь эндүүдлэгтэй байна уугүй юу, эндүүдлэгний зураас нь байна уугүй юу гэдгийг шалгаж байгаарэ. Хүмүүс ингээд яарад хурдан хийхийн тулд ор хүнжлийн даавууг нь хэрвээ бага зэргийн цэвэрхэн хэрэгэлсэн те эсвэл 1-2 хонцсон харахад ер нь их мэдэгдэхгүй бохор биш байх юм бол хүмүүс зүгээр тэр чигт нь аятайхан хураагаад дээрээс нь үнэртүүлэгч цацаад орхичд юм аа. Тийм учраас эндүүлгийн заавал шалгаж гэж надад бүр захижсэн байхгүй юу. Тэгэд би яг энэ жил надад хүн хэлжсэн ингээд ээж аваартай хэлсэн чинь манай аав би түрүүн дэрэлсэн чинь ингээд хүн өмнө нь нэг тослогтой хүсээрээ дэрэлчээр нэг муухай өнөр үлдчихдэг штэ тий. Яг нэг тийм өнөр үнэрсэн гэд би тэгээд үнэрсэн чинь бүр яг тэр үнэр нь үнэртэй байгаа юм чинь. Тэгээ би шууд нөгөө нэг Airbnb гэхээ газарт гомдол гаргаад өөрийнхөө нүдэн дээр угаасан давуугаар солиулсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр давуу нь болохоор эндүүдлэгтэй байгаа юм. Хэдийгээр тэр давуу нь бараа өнгөтэй боловч эндүүдлэг нь харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд би за яг энэ надад өмнө нь хүн хэрэгэлсэн даавууг нь солиогүй өгчтэй гэж бол тухайн үед мэдсэн. Тэгээд над шиг магадгүй ингээд гомдол гаргаж солиулаагүй те хідэн ч хүн ингээд хүний хэрэгэлсэн хуучин даавуун дээр ингээд унтаад байх юм билээ. Ер нь энэ талаар хүмүүс нэг анхааруулга зөвлөмж байдлаар видео хийх хэрэгтэй байна гэж бодоод энэ хөө бичлэгээ хийж байна. За тэгээ намайг анх Airbnb цэвэрлдэг ажилд орж явахад болохоор намайг нэг хүн дадлагжуулаад надтай хамт нэг 2-3 өдөр ч илүүдээ цэвэрлэгээ хийсэн. Тэгэхэд тэр хүний цэвэрлж байгаа бүр үнэхээр аимшигтай байсан. Би юу вэ? Надад ингэж цэвэрлсэн байрыг өгдөг байсан юм уу? Өмнө нь би зочид буудалд хоноход иймэрдүү байдлаар цэвэрлжээд надад шинэ өрөө энэ өрөөнд ороорой гэж өгдөг байсан юм уу гэж би бүр ингээд бүр шоконд орсон байхгүй юу. Бүр дуу алдаад. Тэгээ миний төсөөллөөр бол би яаж цэвэрлэмээр байсан бэ гэхээр хүн гарангуут нь бүх юмнуудыг нь толь арчдаг альчуураар толио арчаад тий тоосны альчуураар тоосыг арчаад шалны альчуураар шалаа угаагаад дээрээс нь нойлыг нь ингээд бүх юмар ингээд ариутгадаг юмар цацж агаад ариутгаад суултур мултурыг ариутгаад тэгээд надад хүлээлгэж өгдөг байхаа. Тэрнийг цэвэрлсэн шин зочид буудлын өрөө гэж өгдөг байх гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь ердөөсөө тийм байдгүй юм байлээ. Тэгээд угаасаа биднэрт чинь 30 минутын дотор нэг өрөө цэвэрэл эсвэл 2 өрөөтэй Airbnb авах юм бол 1 цагийн дотор цэвэрлгээд шууд цаг заагаад өгчдөө тэрэн дотор л багтааж цэвэрлэх ёстой. Тэгэнгүүт чинь хүмүүс ердөөсөө миний бодсон шиг хизээч цэвэрлэдэггүй юм байна л та. Зүгээр харахад аль нь заваан байна. Тэрнийг нь цэвэрлэлт юм бэлээ. Ер нь ингээд толб туссан байх юм бол зөвхөн толбтой хэсгийн талаар чинь тэрнээс хизээж нойлоос суултуурыг бүхлээр нь арчихгүй заяа. Тэгээ надад хэрхэн цэвэрлэлийг зааж өгсөн хүн болохоор өөрийнхөө арга барилыг л надад хэлж байгаа юм л та. Тэр ч хүн ч гэсэн нэг хүнээс сурсан байгаа штэ тий. Тэгэнгүүт тэр хүн яадаг вэ гэхлээр бүх ингээд дэрний уутаараа толио арчин шалаа угаана тэгэл тоос шороо бүгдийг нь арчин заяа. Тэгээ гар марын ялчуураараа заримдаа ингээд ая тавга арчаад тэгээд тавир дээр нь тавьчихдаг. За тэр мөр надад бүр амар заваа санагдаад ингэж болохгүй штэ. Ингээд дараачийн хүмүүс нь хэрглэж байгаа юм чинь ингээд ядаж ая тавга угаагч угаагаад усын хатаачаад хоёулаа тавих ёстой штэ гингүүд хоёуланд нь 30 минут байна. Ингээд сууж явах зав байхгүй. Тийм учраас яаралтай цэвэрлээд хүн харахад цэвэрхэн байдлаар үлдээхэд л болно гэд тэгж цэвэрлдэг
байгаа байхгүй юу. Тэгээд иймэрдүү юмнуудыг би бүр өөрийнхөө нүдээр харснаас хойш зочид буудал буух юм бол маш болгоомжтой. Тэгээд өөрөө цэвэрлжээд юмнуудаа хэрэглэж явах хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээд би зөвхөн Австралид л ингэж цэвэрлдэг гэж бодохгүй байна. Дэлхийн хаанч буусан угаасаа зочид буудлыг Airbnb-г цэвэрлэх цаг нэг хүнд ногдуулаад өгчдөг. Тэр хүн нь яг үнэхээр сэтгэлтэй хүн байх юм бол одоо бид нар өөрсдөө гэрээ яаж сайн цэвэрлдэг үү те тэрэн шиг цэвэрлэх байх тэрнээс иш зүгээр өгсөн тэр богино хугацаанд тааруулаад зүгээр халтурдаал хайдаг байх гэж би бол таамаглаж байна. Тийм учраас юмыг яаж мэдхүү те бүх Airbnb бүх хотел тийм цэвэрхэн байхаа эсгийг бид нар мэдэхгүй юм чинь өөрсдөө сайхан ариутгаад одооноос орчиж ивэл зүгээр гэж бодож байна. За тэгээ надад яг Airbnb юм уу зочид буудал тонох юм бол өөрсдөө одоо шалгаж байх, дээрэс нь ариутгаж хэрэгжилж байх 3 зүйл байна. Хамгийн ихнийх нь болохоор ор хүнжлийн даавуугаа маш сайн шалгах. Яг түрүүн хэлсэн шиг те нуглаас байна уугүй юу гэдгийг заавал шалгах ёстой. Хэрвээ нуглаас байхгүй л байх юм бол наадах их дээр чинь өмнө нь хүн унтсан байна л гэж ойлгох юм бэлээ. Дээрэс нь өмнө нь би болохоор ингээд гой үнэртэж гин үү, бок гэдэр үнэртэж гин үү гэж зүгээр шалгачна гэж боддог байсан. Яг үнэндээ болохоор хүн унтсан ч гэсэн дээрэс нь юм үнэртүүлэгч эдэр цацаад орчих тийм байна л та. Тэгэнгүүт чинь би яг цэвэрхэн юм уу үгүй юм уу гэдгийг баталгаажуулж мэдэх боломжгүй болчих штеп. Тэгэхээр ганцхан цэвэрхэн юм уу үгүй юм уу гэдгийг шалгах боломжтой нэг зүйл нь юу юм гэхээр тэр эндүүдлэгний нуглаас л юм байлээ. За тэгэхээр зочид буудал юм уу Airbnb тонж байгаа бол хамгийн эхлээд ор хүнжлийн давуунд чинь эндүүдлэгний зураас бүх хэсэгт нь байна уугүй юу гэдгийг маш сайн шалгах. За хоёрт нь гэх юм бол аяг тавг халбах сэрээгээ хэрэглэхээс өмнө бол маш сайн угааж явах ёстой. Би түрүүн хэлсэнчлэн надад одоо яаж цэвэрлэхийг зааж өгсөн хүн маань бохир аяг тавгнуудаа зүгээр юм нойтой альчуураар сайхан арчиж агаад үргэлжлүүлээд хуурай гарын альчуураараа сайхан арчаал тэгээд гэлтгнуулаад тавьчихдаг юм билээ. Тэм болохоор аяг тавг халбах сэрээгээ зайлшгүй өөртөө маш сайн одоо фэридэд хөөсрүүлж угаачаад хэрэглэвэл зүгээр. Австралид бол ер нь дийлэнх Airbnb-д аяг тавг угаагч бол байдаг. Тэм болохоор тэр аяг тавг угаагчандаа өөртөө хийж ариутгачаад хэрэглэж явах юм бол бас надад зүгээр санагдаад идэв. Тэгээ сая халбах сэрээгээ зайлшгүй одоо нэг угааж ариутгах хэрэгтэй гэдгийг хэлж яхад яг нэг юм толгоонд ороод ирлээ. Би Airbnb цэвэрлэгээ хийдэг байхад ариун цэврийн өрөөний одоо ус доошоо шүүртэлдүүлээ явдаг штэ тий. Тэр хэсэг нь Австралид хөвчлэн апартментуудны нэг дээрээ таглаатай байдаг байхгүй юу? Тэр таглагын дандаа түлхүүрээр юм уу эсвэл хутгаар ингэж онгойлгох боломжтой байдаг. Тэгээд надад цэвэрлэхийг зааж өгч байсан хүн маань болохоор шууд галтгооноос хутаг авчрангуутлаа байны өрөөнд байгаа хүмүүсийн одоо хэртэй бие угаасан ус гоожж байгаа тэр нүх байгаа штэ. Тэр нүхний таглааг шууд хутгаараа онгойлгож байгаа байхгүй юу? Тэгэнгүүтлээ хутгаа шууд тэр саунд нь аваачаа тавьсан. Тэрнийг өрдөөс угаагаагүй, тэрнийг өрдөөс ариутгаагүй. Тэрийг бас би гинт санчлаа. Тэгэд энэ мэтчлэн иймэрдүү хин юу ч ямар ч заваа юм хийж байхад бид нар өрдөөсөө таашгүй. Тийм болохоор аяг тавг халбах сэрээ тий хутгаач гэсэн ер нь угааж явах хэрэгтэй юм биш үү. За тэгээд саяных бол үнэхээр заван байсан. Тэгээд хамгийн сүүлчийн буюу 3 дахь зөвлөмж нь юу юм бэ гэхлээр ариун цэврийн өрөөний нэгсэндээ жорлонгийнхоо суултуурыг зайлшгүй ариутгачаад тэгээд дээр нь сууж агаарай гэж бол би хэлмээр байна. Хэрвээ ариутгахгүй суух юм бол та одоо ингээд гадуур дэлгүүрч явж агаад олон нийтийн ариун цэврийн өрөөнд ороод одоо нойлын хэрэглээ гэж бодъё л доо. Тэгэнгүүт нойлын суултуур дээр эмгтээчүүд ихэвчлэн суудгүй шүү дээ. Яагаад гэх юм бол өмнө зөндөөхөн хэрэгэлсэн байгаа. Тэгээд ариутгаж мариутгаагүй гэд бид нар өрдөөсөө суудгүй шүү дээ. Гэтэл одоо ихэнх одоо миний л бодлоор байна шүү. Ихэнх Airbnb ч юм уу эсвэл зочид буудлын суултуурыг цэвэрлж байгаа хүмүүс нь ариутгаагүй байгаа гэж би бол бодож байна. Миний төсөөллөөр бол уул нь ингээл бактери устгагч бодис цацаал те дээрээс нь ариутгачаад тэгээд дараачийн үндэ хүлээлгэж өгөх хэрэгтэй гэж би бол бодоод байгаа. Гэтэл миний мэддэг одоо цэвэрлдэг хүмүүс маань ердөөсөө тэгдэггүй байсныг нь мэдэж авсан. Тийм учраас би одоо мэдснээсээ хойш энэ тэрүүгээр аялах одоо Airbnb-д буух, зочид буудал буух тоолондоо би ийм ариутгагчтай салбитыг авч явдаг болсон. Тэгээд энүүгээрээ жорлонгийн суултуураа чарччин. Тэгээд жорлонгийн ингээд ус татдаг юм чарччин. Тэгээд ер нь байнгын хүрдэг юмнуудаа энүүгээрээ арчиж ариутгачаад тэгээд дандаа юмнуудаа хэрэгэлдэг болсон. Тэрнээс биш хэрвээ ариутгахгүй байх юм бол би зүгээр дурын нэг бүх нийтийн хэрэгэлдэг ариун цэврийн өрөөнд оронгуутлаа жорлон дээр нь одоо сууж байгаатай л ижилхэн юм шиг надад санагдаад идэг болсон. За тэгээд өөрийн Airbnb цэвэрлжсэн туршлага болон миний сонсож мэдсэн туршлага дээр үндэслээд хэлэхэд нэг иймэрдүү хідэн зөвлөмжийг хүргэмээр байна. Тэгээд
Мэдээж бүх юмнаас нь битгий сэжиглээрээ гэхдээ сэрэмжтэй байхад ер нь бол илүүдэхгүй шүү. Тийм учраас энийг 3 энгийн зүйлийг зочид буухтаа шалгаж байгаарэ гэж бодож байна. Гэхдээ бас нэг хэлмээр байгаа юм нь магадгүй одоо 5 одтой зочид буудал те амар үнтэй зочид буудлыг би бол цэвэрлж байгаагүй. Манай найзууд ч гэсэн тэдэрт бас ажиллаж байгаагүй. Тийм учраас тэд нар арай тусгай цэвэрлэгч байхыг бас үгүйсэхгүй юм те. Тэгэд юмыг ээж мэдгэвдээ те i5-га угаачаад суултуураа ариутгачаад тэгээд байгаа газараа тухтай байхад нэг их хүчин чармаалт бидраас шаардахгүй юм чинь эдрийг хэрэгжүүлчихэд илүүдэхгүй болов уу гэж бодож байна. За тэгээд миний зөвлөмжийг сонссонд баярлалаа. Бүх юмнаас битгий бас сэжиглээрээ гэхдээ сэрэмжтэй байхад илүүдэхгүй шүү.